Нийслэлийн ерөнхий боловсролын Evergreen International сургуулийн 4-р ангийн сурагч Баясал 4-5 наснда хүрдээ цээжилж дуусгаж байжээ. За ийм математикт багасаа дурлаж дунд ангийн улсын математикийн анх дугаар олимпиадад тэргүүн байр эзэлж улсын аварга болсон байна. Иймээс сургуулийнхын зүгээс түүний 1 жилийн хичээлийн төлбөрийг 100% хөнгөлж сурагчийнхаа амжилтыг үнэлсэн байна. 4 ангийн сурагч бэлгүүн төгс Батболтын маргадтай гөрөө. Баясал хүү багасаа математикт сонирхолтой байснараа бусад хичээлээч мөн ойлгоход хэлбэр болсон байна. Түүгээр зогсохгүй өдөр тутамд мөнгөний хэрэглээг хянаж шаардлагатай зүйлд мөнгө өрөлгүй хадгалж хичээлийн хэрэгслээ авдаг гэсэн юм а. Ах маань далангийн замбар хүрдээ цээжилсэн явж байхад би сонссоор гоод хүрдээ цээжилжсэн. Тэгээд 5 настай бүтэн хүрдээ цээжилж дуусаад тэгээд манай ах эдэр анх намайг хүрдээ цээжилсэн байхыг хараад их амар гайхажсэн. Тэгээд би өөрөө бас тэр явдлаа эргээ санахаар бас хөвгөлтэй байсан. Тэгээд одоо зарлага эдэр орлого эдэр бас тоолоход тоомос маш хэрэгтэй. Тэгээд хаяа энгийн амьдралд ч гэсэн бас хэрэгтэй гэдэг. Зарим Evergreen International сургуулийн 12 дугаар ангийн сурагч Болор Европын охтын математикийн олимпиадаас 2 хүрэл 1 тусгай байрын шагнал хүртэж байжээ. За олимпиадын тус төрөлд 67 улсын 250 гаруй охид өрсөлдсөн байна. Европын охтын математикийн олимпиадаас 2 хүрэл 1 тусгай байрын шагналтай. Тэгээ сургуулиас 100% тэтгэлэг авсан. Тэгээд үргэлж тусалж дэмжижсэн сургуулийнхаа хамт олон багш нартаа маш их баярлалаа. Хичээл математикаар ингээ гүнзгийрчээр бусад хичээлээ үзгээд бусад хичээлийг амархан сураад амархан ойлгочтой гэж боддог. Тэгээ яг математик шиг өдөр болгон бусад хичээлийг нэг хэсэг хугацаанд хийх юм бол амархан сайжирч чаддаг. Энэ одоо бол нэг үе бол бид нэр академик сургалт гээд аягүй их төвшөрч математикийн хичээлийг л хийх ёстой энэ төр гэж эцэгчүүчдэр багш нарч тиймэрхүү хандлагатай байсан шүү дээ. Одоо бол бидний хандлага хамгийн гол нь зөв хүн бий болох үднээс ихтгэл үнэмшлийг нэмэх тэгээд урам зоригтой байх талаас нь дэмжлэг тусалцааг нэрээ илүү үзүүлж тэгээд математикийн хичээл бол хэцүү биш шүү. Энэ бол жирийн л одоо бас нэг судлагдах ингээд суур мэдлэгээ бид нар сайн аваад авах юм бол ахиж төгжөөд явах боломж байна гэдэг итгэл олгох тал дээр нь л голлож ажилладаг гэх юм уу да. Ийн тус сургуулийн хичээл сурлагадаа амжилт гаргаж байгаа 7 хүүхдийн сургалтын хөтөлбөрийг 20% хөнгөлж сурагчдаа урам өглөө. 240 хүүхэдтэй тус сургууль хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн илрүүлэхэд зорин ажилладаг гэсэн юм. За мөн эх хичээлийн жилээс Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны эрхийг авсан гээд за хүүхэд хичээж гэр бүл нь дэмжиж чадвал дэлхийд өрсөлдөх ирээдүйн боловсон хүчин болж суралцах боломж нээлттэй болж байна.